5 сарын 15, 6 одоо 17-ны өдрийн мэдлэг оруулъя. За рамыг эргэцүүлэл гэдэг чинь. Зааж авах За Валмики хэлж байна. Хүмүүс мэргэн Васистагийн сургаалыг бүхий л анхаарлаа хандуулж байгаа сонссоо. Орой болоход чуулганд ирсэн, сургаалын сонсгоод ирсэн хүмүүсийн цуглаан хилээд байгаа. Тэрийг чуулган гэдэг байгаа. Тэрэнд оролцсон хүмүүс нь бол ингээд одоо тухайн тэр өдөр болоод тэр мэдлэг ингээд өндөрлөх төгсөн. Тэгээд тэрүүнийг бол өндөрлөх зөвшөөрлийг олгосон гэсэн тийм өгүүлбэр байна. Ингээд чуулганд харсан Васиста хунтайж нар болох Рама болон түүний ах дүү нарт амархаар зөвшөөрөл өгсөн. За шүн болсон. Шүн болоход Рамагаас бусд нь бүгд унтахаар хэвтсэн гинэ. Харин Рама унтаж чадаагүй гэж. Рама мэргэн Васистагийн гэгэрүүлэгч үгсийг эргцүүлж бодсон байна. Мэргэн Васистагийн зовлонгийн их сурвалж болсон мэдрэхүй болон сэтгэлээ ялан дийлэхийн тулд заасан арга зам нь яг юу вэ гэд асууж. Таашаал жаргалыг орхих боломжгүй. Мөн тэрхүү жаргалыг орхихгүйгээр зовлон эцэс болгохч боломжгүй. Энэ үнэхээр асуудал болоод ирсэн. Тэгвэл сэтгэл болвол энэ бүхнийг шийдвэрлэх хүчин зүйл нь мөө. Тийм болохоор бид нар сэтгэлээ нэгэнтээ дээд амар амгалан төлөвд байлгаж ертөнцийн хуурмаг үзэгдлээс чөлөөлөгдвөл тэр амар амгалангаа хаяад мэдрэхүүн таашаал руу гүйхгүй эзээ гэж. Тэгээд Рама ингэж штт одоо миний сэтгэл одоо хизээ далаа дуусаад давлгаа мэд хязгааргүй амрах юм болоо л гэж ингээ асууж. Би одоо хизээ бүхий л энэ шунлаас чөлөөлөгдөх юм болоо гэж дахиад асууж. Би хизээ авын бүгдийг тэгш нүдээр хараад энэ бурхны найдслыг хүртэх юм болоо л гэж. Нойр нүрэхгүй ингээл өөрөөсөө бага асуулт асуугаал ингээл хөвтөд байгаад байгаа юм байна л да. Би хизээ энэ аимшигч ертөнцийн шунлын халуурлаас ангижрах болоо гинэ. Ангижрах юм бэ. Миний оюун ухаан чи миний найз гэл. Тэгээ мэргэн Васистагийн сургаалыг сайтар эргэцүүл тэгвэл бид хоёул энэ ертөнцийн оршихуйн зовлонгоос аврагдах болно гэл. Ингээл дотроо бодоол байгаа юм байна л да. Тэгээ өглөө болсон. Тэгээ Рама болон бусад хүмүүс босоод өглөөний шашныхаа өвлийг хийгээд тэгээд энүүнийхээ дараагаар бүгд нөгөө чуулган ингээд цуглардаг газараа ирээд тэгээ өөрсдийнхөө байрандаа суугаад тэгээд одоо сургаалаа сонсоход бэлэн болсон гэдэг чинь. Тэгээд тухайн өдрийн тэр үйл ажиллагааг нээж Дашарата хэлсэн байна. Адстад эзэн минь таны өчигдөр айлцсан дээд мэргэн ухааны үгс бидний сэтгэлийг ихэд өргөлөө. Бидний энэ ертөнцийн үзэгдэл бодит юм гих төөрөгцөн итгэлд хүчтэй цохил өглөө. За тэгээд Рама зөвхөн ийм мэрэгд шүтгцэн тэр өдрийг л үр жимстэй гэж тооцож болно. Бусад өдрүүдэд болвол харанхуй юм аа. Тэгээ энэ бол чиний хамгийн сайхан боломж ёо. Энийг үн цэнтэй
Бүхнийг мэргэн багшаас асууж суралцаа. Тэгээд Рама Васистад хандаж хэлсэн байна. Эзэн минь ээ, нойрог твчин би бүхэл шүнийг таныг гэгэрүүлэгч үгсийг бясалгаж тэр үгсийг зааж буй үннийг олж харахыг хичээн өнгөрүүллээ. Ийхүү би тэр үннийг зүрхэндээ нандинан хадгалсан. Таны сургаал дээд жаргалыг бэлгэлдэг байхад хэн түүнийг толгой дээрээ залж дээдлэн хүндэлж үл чадах билээ. Үүний зэрэгцээ тэр сургаалыг сонсоход нэн таатай. Үлзий хутгаар дүүрэн бөгөөд бидэнд зүйрлэшгүй туршлагыг авчирч байна. Тиймээс эзэн минь ээ, би танаас гуй. Өөрийн хамгийн гайхамшигт сургаалаа үргэлжлүүлнэ үү гэв. 17-ны өдрийн мэдлэг өндөрлөж.